Монгол Улс дахь шударга улс төр шинжилгээ газрын дэргэд байгуулагдсан мэргэжлийн нэгдсэн холбоотой зөвлөл гэдэг юм аа. Энэ бизнест учирч байгаа саад дотохоор хүн сурталыг алгуулгатай холбоотой асуудал дээр нэгдсэн. Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага буюу OECD гэж голуулсан байгууллага байдаг. Энэ байгууллагаас болоод жижиг дунд бичил бизнесийг дэмжих, ялангуяа цар тахлын үед ажлын байрыг хамгийн ихээр хадгалах газар болол бичил бизнес, жижиг дунд бизнес эрхлэгч гэдгийг тодорхойлж байгаа. Тэр утгаараа дэлхийн олон орны өрсөлдөөний байгууллагын дэргэд тусгай зөвлөл байгуулах ийм зөвлөмжийг ирүүлсэн. За үүнийхэн дагуу одоо манай Монгол Улс дахь шударга улс төр шинжилгээ газрын дэргэд бол мэргэжлийн нэгдсэн холбоотой зөвлөл байгуулалтад явж байна гэж ойлгож байна. За 1 сарын 6-ны өдрийн формоор бол бид нэр яг өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээтэй холбоотой ямар одоо санхүүжилтийн хэлбэрүүд, ямар төрлийн бодлого явж байна. За дээрээс нь төрийн худалдаа авах ажиллагаатай холбоотой өнөөгийн нөхцөл байдал болон цаашдаа үйл ажиллагаа. За тэгээ улсын хурал дээр хэлцэгдэж байгаа зөвшөөрлийн тухай хууль болон холбоотой эрх зүйн байдлын тухай хууль гэдэг ийм хоёр том хуулийн хэлэлцүүлгийг бас тухайн өдөр бол хийх гэж байна. За хамгийн гол нь өнөөдөр энэ 120 орчим холбоод нэгдээд мэргэжлийн нэгдсэн холбоотой зөвлөл байгуулад ингэ явж байгаа маань цаашдаа хууль бус зөвшөөрөл одоо сая 1 сарын 1-ээс эхлээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байгаа гэж өөрсдийнхөө тайлбарлаж байгаа шүү дээ. Одоо энэ ч нөгөө батламжийг байхгүй болгосон хэлбэр. Батламж бол угаасаа л анхнаасаа л хууль зөрчсөн юм үйлдэл байсан. Энэ шударга улс төр шинжилгээ газар бол нийтдээ бараг 5-6 одоо нийслэл болон аймгийн захиргаанууд руу бүгдэнд нь хууль зөрчсөн үйлдэлээ зогсоохыг шаардаж албан шаардлагууд бол өгч ирсэн шүү дээ. Тэгээ энийг бол нэгдүгээрт байхгүй болгох хэлбэр явах хэрэгтэй. Хоёрдугаарт зөвшөөрлийн тухай хуулийг 2 дугаар сарын 1-ээс өмнө батлаж гаргана гэж ойлгож байгаа. Тэгэхээр зөвшөөрлийн тухай хуулийн дээр бас тодорхой хэмжээнд яг ямар зөвшөөрөл биш гэж тооцох юм бэ гэдэгтэй холбоотой асуудал. Гэх мэтлэн дээр энэ 1 сарын 6-ны өдрийн мэргэжлийн нэгдсэн холбоотой зөвлөлийн анх дахь формоос гарсан саналуудыг бүгдийг нэгтгэхэд бид нар Монгол Улсын ерхий сайттай бас уулздаг. Монгол Улсын шатар сайтаар дамжуулж бас тодорхой хэмжээний шаардлагатай тохиолдолд Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар оруулахтай. За цаашлаад улсын хурлын дагтаа улсын хурлаар бас тодорхой хэмжээний асуудлыг оруулах гэдэг. За ялангуяа шин сэргэлтийн бодлоготой холбоотой асуудлуудад илүү төлөв ажиллана гэдэг ийм байр суурьтай байна.